Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид тоолол болон үгийг дохионы хэлээр яаж товчилж дохихыг зааж өгнө. Тоон дээр бид та хэдэн настай вэ гэдэг асуултанд хариулсан. Тийм ээ? За асуулт хариулсан шүү. Одоо дасгал ажиллаж хийдүүлээ. Асуулт хариул. За багш нь асууя. Чи хэдэн настай вэ? За хин хариулах уу? Миний нас 19 гэж хэлж болно. Эсвэл яах нь вэ? Урангуулга товчлоод 1 9 гэж хэлж болно. Маш сайн. Дараагийнх нь. За. Миний нас 21. За маш сайн хэлж болно. Миний нас 19 боллоо тий 19 болж байна. Сайн байна. За Би 19 настай. маш сайн. Би гэж хариулахад ингэж хэлдэг байх нь тий. Би. За маш сайн. Би 20 настай. Оо сайн байна. Маш сайн байна. За мөн тооны хичээл дээр яах нь вэ? Төрсөн он сар өдрийг. Төрсөн он сар. За төрсөн он сар өдрийг бас ашигладаг байна тийм ээ. За тэгвэл чи хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр төрсөн бэ гэд багш нь асуугаадах юм. За чи за хэдэн оны дэлхий зарыг нэг удаа тойрдог учраас нэг удаа ингэ тойрдог. Оны дахиад хэдэн сар. За гарыг харж байна уу? Сар гэж ингэж илэрхийлэгддэг байна. Хэдэн сарын дахиад хэдний өдөр төрсөн бэ гэдэг асуултын тэмдэг. Би Зүйтэй товчилж хэлнэ тий. За 2 За оны. Оо манай хүүхдүүд тараа он жилийг ингэж хэлж болно. Жилийг чинь гэж эсвэл бичиж болно. Он нөгөө хурууны хувцсыг ашиглаж болно. Он тийм ээ. За зүйтэй 2000 оны 2000 оны 8 За 8 гэ буруу биччихлээ тийм ээ. Биш. Энэ 8 нү? Биш. 8 ямар ах нь? 6 7 8 энэ. За зүг бичээрэй маш сайн. За 8 сарын за 18-ны өдөр төрсөн. За ингэчээр 50 гэдэг тохиолдолд төрсөн. За ихэнх хэвлэлээс хүүхэд төрдөг учраас ингэж төрсөн гэдэг. Маш сайн баяр хүргэе. За өөрхөн хэлэх үү? За би 2001 оны маш сайн. Нэг 10 сарын зүйтэй. 7-нд төрсөн. 7-ны өдөр төрсөн. Маш сайн. Өдөрт нь баяр хүргэе. За маш сайн. За мөн энэ тоон дээр бас таны утасны дугаар хэдвэ гэж асуугаарай. Тийм ээ? Болох уу? Бид нар асуулт хариултын дасгал хийж байгаа шүү дээ хүмүүс. Тэ? За хүмүүсээс ингээд утасны дугаар асуун тийм ээ? Утас манайхаа. Утасны дугаар хэдвэ? Таны утасны дугаар. Таны утасны дугаар хэдвэ? Хэдвэ? За надаас асуу. Багшаа. Таны утас хэдвэ? За багшийн утас нь моби. За энэ ийм үсгээр моби. Ийм үсгээр моби. Мобины дугаар. За зогно. Хэдвэ? 91 86
сайн. За одоо юуны тэл? За юуны тэл дугаар. Юу үсгээ бичдэг байх нь? Юуны тэлийн дугаар байхгүй. За юуны тэл. За харж байгаарай. Хэд вэ? 86 Ямар мундаг юм бэ? За баяр хүргэе маш сайн. За тоог бас ингээд утасны дугаар руу асууж болдог байх нь тийм ээ. За хин нэг нь надад утасныхаа дугаараа ингээд хэлээд өг. За хин хэлэх үү? Дугаар нь хэдвэ гэвэл за. Моби. За моби. Зөв моби за ойлгож байна. 99 92 82 Мундаг. За баяр хүргэе маш сайн. За ил. Миний утасны дугаарч Утас. хэдвэ гэвэл моби 94 27 30 45 Мундаг. За маш сайн байна. Өстой мундаг. За одоо мөн бас тооны хичээлийг яах нь вэ? Чи хэдгээр сургуульд сурдаг вэ гэж асууж болно. Үнэ үү? Чи хэддгээр сургуульд хэддгээр ангид суралцдаг вэ? За гих мэтлэн гэж асууж болно тийм үү? За жишээлбэл за багшийнхаа хэлсэн өгүүлбэрийг тохиороо. Би 5 дугаар сургуулийн Аха. 12 дугаар ангид 12 дугаар ангид сурдаг. За манай тэр хүүхд буруу хэлсэн учраас дахиад дохоогоод автаарай. 12 гэсэн чинь ингэчжээ. Энэ 12 уу манай хүүхдүүд биш яг. За тийм учраас дахиад шинээр дохиё. Тийм ээ? За би 5 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Оо маш сайн. За мөн хурууны үсгийг яадаг байх нь хүүхдүүдээ дүүргийн эхний үсгнүүдийг нэрлэж болно. Хурууныхаа үсгээр амьдарч байгаа орчин дүүрэг. За а үсгээ гаргаад амиг. За б үсгээ гаргаарай. Яах нь баг. За ис үсгээ гаргаад сум тийм ээ? Сум. За амиг автыг амиг сум баг дүүрэг. За чи аль дүүрэгт амьдардаг вэ? За хаана тийм үү? Энэ хаана? За дүүргийн нэр нь? Ингэж асуудаг хаана? За аль дүүрэгт амьдардаг вэ? Ямар дүүрэгт амьдардаг вэ гэж асуухгүй тийм үү? Аль дүүрэгт? Тийм хаана? Тийм ээ дүүрэгт амьдардаг вэ? За хэлээрэй. За дүүргээ хэлээрэй. За хэлээрэй. Би түүтэй. Түүтэй товчилж байна. Хан уул дүүрэг тийм ээ? Зүйтэй. За хан уул дүүрэг чинь товчилсан нэр нь гэж болно. Хан уул дүүрэг. За бүгдээ. За өшөө. B Z дүүрэг. Маш сайн. За амьдэрдэг тийм үү? Амьдэрдэг. За Би сонгон хайрхан дүүрэгт амьдардаг. маш сайн. За Би жингэлтэй дүүрэгт амьдардаг. маш сайн. Би сонгон хайрхан дүүрэгт амьдардаг. Буруу хэлсэн байна тийм ээ? Нэ гаргаж сандрахгүй. Тайван. За дахиад хэлэр шинээр. Би минь үү? Миний олчихно шүү дээ. Ингэхээр миний олчихно. Би сонгон хайрхан
Дээвсг нь хайцсан. Буруу хэлээд энэ. За дахиад. Би сонгон хайрхан дүүрэгт амьдардаг. Маш сайн. Надаас асуу. Та аль дүүрэгт амьдардаг вэ гэж асуугаарай. Аль дүүрэгт амьдардаг вэ? Би Баянгол дүүрэгт амьдардаг. За маш сайн. Өнөөдрийн хичээлээр та нар маш сайн суралцсан байна. Баяр хүргэе бүх хүүхдүүдтэй. За одоо бүгд яах нь вэ? Шүлэг багш нэгэ шин дохио зааж өгнө. Шүлэгийг уншихтаа хүмүүс гоё яруу найргаар уншдагтай адилхан бид нар бас шүлэг дуу дохионы хэлээр илэрхийлж бас болдог байна. Шүлэгний сэдв нь би Монгол хүн. За энийг Монгол гэдэг дохио энэ аахгүй. Монгол хүн. За үсгээ гадагш нь ингэж гаргаад хүн. Энэ нь хүнийг илэрхийлж байгаа байхгүй. Нэг хүнийг илэрхийлж. Би Монгол хүн гэдэг шүлгийг мэдхүү. Мэднэ. За та нар уншаарай. Багш нь яах нь вэ? Дохионы хэлээр илэрхийлж үзүүлье. За. Арлын утаа бөргсөн машин гэрт төрсөн би ахтар хэр нутга үлгэрэн гэж боддог цэнгэр манан сонирсон алсын бараа ширтээд цэнгэр сайхан нутга сэтгэл багтан харахад үлээж байгаа салхин үнсэж байгаа юм шиг өршөөлт ээж минь гар илээж байгаа юм шиг энэ сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баярын нүрмэс хоёр нүдийг минь бүртээ. Баяр хүргэе. Би Монгол хүн шүлгийг сайн ингээд багш нь дохиж өглөө. За багштайгаа хамт дахиад ингээд хамт хийх үү? Шүлгээ. За мэмэр сур гараад ир. Багштайгаа хамтдаа. За бус хүүхдүүд бас дороо тий өөртөө бас ингээд бүх үзэгчид бас дуурайгаад шүлгийг дохино. Тийм ээ? За. Аргалын утаа бөргөлсөн малчны гэрт төрсөн би ахтар хэр нутга үлгий минь гэж боддог цэнгэр манан сунгалсан алсын бараа ширтгээд сэлгэр сайхан нутга сэтгэл багтан харлагд үлээж байгаа салхин үнсэж байгаа юм шиг өршөөлт ээж минь гар илээж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баярын нүрмэс хоёр нүдийг минь бүртээ. Баяр хүргэе. Маш сайн байна. За хүүхдүүдээ бид бүгдөө их дэлхийд хайртай. Тийм ээ? За мөн яах нь? Бид бас аав ээжтэй хайртай юу? Хайртай. За гэрийн даалгаварт үзэгчид та бүхэн ч гэсэн би Монгол хүн гэдэг шүлгээ дохионы хэлээр бас суралцад давтаарай. За мөн гэртээ давхар аавда үнсүүлэхийн жаргал гэдэг дууны үгийг бас өөртөө чэйжлээд ингээд ирээрэй. Дараагийн хичээлдэр дуугаа өргөжлүүлж дохино. Дараа уулзалтаа баяртай. Баяр хүргэе.
Өнөөний хэлийг Бөмбөрт түгээцгээе.